За өнөөдрийн хичээл хос зүүгээр гогцоог хэрхэн авах вэ? Анхан шатны маань хичээлийн 1-р хамгийн анхны хичээл. За бид нар 20 гогцоогоор эхлэе. За 20 гогцоогоор эхлэхэд бид нар ойролцоогоор 20 санжийг авч үлдэнэ. За 20 санж маань нэг ингээд гараараа үзэхэд нэг иймэрхүү байна. Ингээд төөлөд төөлсөн дээр нэг 2 санж нэмээд ингээд авахд бол хангалттай. За хос зүгээрээ гогцоо авъя. За утсаа байрлуулахдаа энэ богино хэсэг маань эрхээ уруунд дээгүүрээ давж өгнө. За энэ урт хэсэг маань долоовор хуруунд дээгүүр давж өгнө. За барилт бол ийм байна. Ингэж барина. За гогцоо авч эхлэхэд хүмүүс бол төрөл бүрээр авдаг. За миний авч сурсан барилт бол энэ байгаа. Аль 10 жил байхдаа л ингэж сурж исэн. Тэгээл тэрүүгээрээ өдөө хүртэл явж байгаа. За цаад талаас нь зүгөө 2 давхраар нь барина. Цаад талаас нь авлаа. Наад талд эрхээ урууны доогуур орж өглөө. Эргээд долоовор хурууны тэмдэх утасны доогуур ороод татаад эрхээ хуруу руугаа орууллаа. Ингэж эхний энэ таталтаар 2 гагцоо гарч ирнэ. За дараагийнхаар нэг гараа авчина. Ингээ 3. За ийшээ хийлээ. Долоовор хуруунд доогуур орууллаа. Нааш нь татлаа. Эрхээ урууны энэ татсан утасны голоор орууллаа. Татлаа. Инглээ. Энэ доогуур орууллаа. Эргээд дээрээс нь ингэж орууллаа. Хуруугаа суглаад татлаа. За гогцоог бол ингэж авна. За ингээд хуруугаа татаж авчихад айхтар бол энийгээ чангалж болохгүй. Ингээ ерөнхийдөө ижил эдгээр ингээ яг нэг жигд татагдсан байгаа. Энийгээрээ ингээ жигд татаад сул бас орхиж болохгүй. Тэгэх юм бол дараа нь ямарваа нэг юм нэгж байгаа манжаадаг хэсэг маань жоохон үзэмжгүй болж харагдана. За үргэлжлүүлээ. Инглээ. Ийшээ орууллаа. Татлаа. За эхний барилтаа дахиад харуулъя. За 20 гогцоонд нэг 22-3 санж гэж л бодоход болно. За ингээд утас маань ийм үлдэнэ. За эхэллээ. Энэ дээрээс явлаа. Ийшээ орууллаа. Тийш нь тэгж орууллаа. Татлаа. За энэ үйлдэл маань тодорхой харагдаж байгаа ах гэж бодоод би бас айхтар тайлбар хийхгүй байна. За ингээ сайн хараад аваарай. За барилт бол ийм эрхээ хуруу долоовор хуруу 2 дээгүүр даваад 2 утсаа доошо нийлүүлээд энэ 2 хуруугаараа дарж өгсөн байна. За нөгөө баруун гар талын маань зүү болохоор ийм барилттай. За гогцоогоо авахд эрхээ урууны энэ наатлын утасны доогуур нь зүгээ ингэж оруулаад долоовор хуруунд доогуур оруулаад утсаа татаад эргээд энчэнэ ирж ийн ийшээ эрэхтэй дээрээс доошо татаж өгч ийн. За ингэж гогцоо авна. За энэ зүүн гар ихэн хэсэгтээ жоохон чилж магадгүй анх сурж байгаа хүмүүс. Тэгээ юм нэхэд ирэхлээр яванда зүгээр болчих нь үү. За арай хурдан нэгж гин үү. За ингэж нэхнэ. Ийшээ хийлээ. Орууллаа.
татаж гаргаж ирлээ. Хуруугаа сугаллаа. Инглээ. Ишээ орууллаа. Дахиж татлаа. Хуруугаа сугаллаа. За ингээд гогцоогоо тоолж явах нь бас маш чухал. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14. За дахиад 6 гогцоо аваад өгье. 15 16 17 18 19 20. За одоо гогцоо аваад дууссан. Одоо утсаа яаж энэ нэг зүгээ яаж сугалах вэ? Утсаа арагш нь татаад энэ утастай хэсэг рүүгээ оруулна. Энэ холбоос хэсэгтэр тэгэхээр зүгээ сугалж авахд төвөггүй ингээд суглаа авчихна. За одоо ингээд суглаа авчлаа. Бидний гогцоо бэлэн. За яаж одоо нэхэх вэ? Аль талаасаа эхлэх вэ? За бид нар тэгэхээр энэ утастай тал руугаа зүгээ ингэж шахаж өгнө. За энэ маань ийм байрлалтай байх ёстой. За одоо энэ хоёрын маань аль нь зөв, аль нь буруу тал нь юм бэ? За энэ тал нь зөв тал болж нэхэгдэх ёстой. Одоо энэ хонин холбоо тал маань. За нөгөө тал маань болохоор ийм тавгар хэсэгтэй ийм хасах нэгэлтний нэхээс гарсан хэсэг байгаа. Энэ маань ямарваа нэгэн зүйлийн ард тал нь болж өгнө. За одоо ард талаа эхний энгэр хэсгээ бид нэр сая нэхээ дууссан гэсэн үг. Тэгээд утас маань энэ дээрээ дуусж байна. За одоо нөгөө тийшээ явахдаа за бид нэр тойргоор биш явъя эхлээд. За урт утсаа сонгож авна. За урт утсаа сонгож аваад долоовор хуруунд дээгүүрээ давууллаа. За энэ богино утастай тал маань энэ зүү тал руугаа харсан байна. За эхний гогцоог за бид нар энд оролт нэгж гин гэж бодъё. Эхний гогцоог зүүндээ зүгээр ингээд тохож авна. За тэгчээд энэ утсаа чангална. Дээр дор хоёроос нь хоёр утасныхаа үзүүрээс татаад өгнө. За энийг эхний гогцоогоо нэхлгүүгээр татаад авцсан. За одоо бид нар дандаа одоо энэ нэхлтийг нэмэх гогцоо авах гэж хэлдэг. За дандаа нэмэхээр нэхье. Гогцоо руугаа зүгээ орууллаа. Ингээд нэхлээ. Гогцоо руугаа зүгээ орууллаа. Татлаа. Орууллаа. Утсан доогуура зүгээ оруулаад утсаа татлаа. Инглээ. Ингэж нэхлээ. Дандаа нэмэхээр явж байгаа бид нар. За ингээд ингэж татна. Гогцоороо зүгээ орууллаа. Утсан доогуура зүгээ оруулаад утсаа татаж гаргаж ирнэ. Оруулаад утсан доогуура оруулаад татаж гаргаж ирнэ. За ингэж татаж гаргаж ирнэ. За энэ дандаа нэмэх нэхэлтээр нэгж гэн, нэмэх гогцоо авж гэн. За ингээд нэхэд яваад байна. За ингээ хамгийн сүүлд нэг гогцоо үлдэж байна. За энэ сүүлийн нэг гогцоог утсаа урд талдаа гаргаад зүгээ араас нь гогцоо руугаа хийгээд ингэж нэхнэ. Тэгээд энэ утсаа татаж өгнө. За буцаад явахдаа бид нар ер нь дандаа хоёр талдаа дандаа нэмэхээр явахаар ямар хэ гарах вэ? Харцгаая. За эхний гогцоогоо нэхгүй зүүндээ тохож авна.
За буцаа явахдаа дахиад нэмэхээр явъя. Ингээд гогцоороо хийлээ. Утас нь доогуура зүгөө орууллаа, татаж гаргаж ирлээ. Гогцоороо хийлээ. Утас нь доогуура зүгөө орууллаа, татаж гаргаж ирлээ. За. За ингээ ерөөсөө энэ гогцоогоо аваад бүх талдаа нэмэхээр явж байгаа тохиолдолд бид нар ямар хээтэй нэхмэл гарч ирэх вэ? Тэрийг харцгаая. За ингээд нэхэд бүгдээрээ ингээд одоо та нар маань сураад ирэхлээр хурдан ихдэг болцгоо. За сүүлчийн гогцоо адилхан гогцооныхоо утсаа урдаа оруулчаад зүгээ ард талаас нь гогцоо руугаа хийгээд ингэж татаж өгнө. Сүүлийн нэг гогцоо, эхний нэг гогцоо нэгж байгаа зүйлийн маань одоо энэ хоёр талын нэхмэл хэсэг юм хонио холбоотой гаргаж өгч байгаа. Ингээ үзэмжтэй. За ингээд 5 6 игнэ яваад эргээ уулзъя. За ингээд 6 игнэ түрүүний хичээснээс хойш яваад өгөхөд гарсан одоо хээ маань ийм байна. За энэ хээгээрээ бид нар энэ бол ард тал урд талтай яг адилхан гарна. За энэ урд тал хэсэг нь энэ ард тал хэсэг нь яг адилхан. Тэгээ гогцооныхоо энэ бол 20 гогцоогоор бид нар нэгж байгаа. За гогцооныхоо тоог бид нар 40 болгоод нэхэхэд хүүхдэд оролтвол хөөрхөн яг таарсан хэмжээтэй гарч өргөнө. За тэгээ уртаа бол өөртөө сонгоод ингээд оролт нэхэж болно. За энэ дээр би хаалт яаж хийх вэ гэдгийг бас зааж өгье. За хаалт хийхэд одоо бид нар энэ нэгж байгаа зүйлийн маань уртын хэмжээ нь болчлоо. Одоо ингээ хааж өгөө. Тэгэх юм бол эхний 1 2 гогцоог хамт авна. Тэгээд нэхнэ. За энийгээ буцааж хийгээд дахиад 2-ыг хамт авна. За ингээ буцааж хийлээ. 2-ыг нийлүүлээд нэхлээ. Энийгээ буцааж хийлээ. 2-ыг нэг болголоо. За нэгийгээ эргэж зүүн зүрүүгээ хийгээд ингээд 2-ыг нэг болголоо. Ингээ хаалтаа хийгээд өгчнө. За ингээд энэ нэхээсээр бид нар жишээ нь хүүхдэд оролт нэхэж өгч болох нь гогцоогоо сурцсан дандаа нэмэхээр нэхэд ахад